Монгол улс анх дугаар одоо үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн энэ одоо парламентэд бас сууж байгаа маань бас энэ их хувь тохиол юм уу гэж бас бодож байна. 25 нас хүрсэн хинч тийм ээ одоо улсын хуралд нэр дэвших гагцхүү олонний одоо ихтгэл саналыг авсан бол хинч улсын хурлын гишүүн болж болно гэж зац. Тэрэн дээр ямар нэгэн тим мэрэгжилтэй урд нь тим байгаагүйгээд тий одоо тим юмнууд байхгүй. Ямар нэгэн ялгуурлан гадуурсан ямар ч юм байхгүй. Бид 30 гаруй жилийн энэ одоо туршид үндсэн хуулийнхаа сорилт бэрхшээл олон зүйлийг даван туулсан. Гэхдээ хүмүүнлэг иргэний гэдэг энэ агуулга дээрээ эрх чиглүүлүүдэд маш их төвлөрөх ёстой. Хүмүүнлэг байна гэдэг бол хүн төвтэй, эдийн засаг, нийгэм, улс төр, эрүүл мэнд гэдэг бүх салбарын бодлогууд нь хүн рүүгээ чиглэсэн байх. Хүнийхээ өрсөлдөх чадвар. Эх орондоо монголчууд аз жаргалтай амьдарч чадхад үндсэн хуулийн үйлчлэл зориулагдах ёстой гэдэг энэ зарчмыг бид баримталж байгаамаа. Монгол улсын үндсэн хуулиар үнэхээр маш сайн хүний эрхийг одоо хангахын төлөө маш сайн одоо бэхжмэл хууль байгаа. Тэгэхээр зэрэг үндсэн хуулиас залуучууд маш сайн уншаарай. Санан тунхаглах ирээдүй.